Орой мэнд үзэгчтэй. Энэ бол 2 дугаар сувг. Улаанбаатарт 21 цаг болсон байна. Цензургүй яриа нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор Монгол Ардын намын дарга, Монгол Улсын 23 дугаар ерөнхий сайд, Улсын хурлын дэд дарга инхүүлд оролцож байна. Танд орой мэнд хүргэе. Орой мэнд хүргэе телевиз үзэгчтэй. Цензургүй яриан давтай морил. За та бид өнөөдрийн хувьд парламентын сөрөг хүчин Монгол Ардын намаас Монгол Улсын ерөнхий сайдад 10 хоногийн хатуу шаардлага хүргүүлсэн яг энэ цаг хугацаанд ярилцж байна. За яагаад одоо Монгол Улсын ерөнхий сайдад тийм 10 хоногийн хугацаатай шаардлага өгөх болов? Тэгэхээр энэ сарын 16-ны өдөр манай намын бүлэг хуралдаж улсын хурлдах намын бүлгээс ер нь 10 хоногийн хугацаатай хариуцлага тооцох ийм шаардах бичгийг ерөнхий сайдад засгийн газар тэргүүлж байгаа хүнийх нь хувьд бол өгөө гэж ингэж шийдсэн. За өгөх болсон үндсэн шалтгаан юу байна вэ гэхээр зэрэг бол сүүлийн үед засгийн газраас улсын хуралд өргөн барьсан хуулийн төслүүд улсын хурал дээр батлагдаж чадахгүй, улсын хурлын олонхын саналыг авч чадахгүй ийм байдлууд бол нэлээд бий болсон. Өнгөрсөн намрын чуулганаар гэхэд бол засгийн газраас өргөн барьсан 10 асуудлыг их хурал буцааж байсан. Энэ бол хэлэлцэх шаардлага хангаагүй тооцоо судалгаа дутуу байна гэдэг үндслээр буцааж байсан. Тэгвэл өнөөдөр зөвхөн өнгөрсөн 7 хоногт ихэд бол хяналтын байгууллагын тухай хууль, за мөн одоо газрын тосны салбарт харилцааг зохицуулж байгаа энэ хууль эрх зүйн орчныг шинчилж өөрчлөх энэ хуулийн төслүүд бол улсын хурал дээр одоо хэлэлцэх хэсэг дээрээ бол унж ингээ буцсан. За энэ бол бид засгийн газрын гишүүд өөрсдийнхөө хариуцсан салбарт эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар өнөөгийн шаардлагад нийцсэн ийм өөрчлөлтийг бол хийж чадахгүй, ийм төслийг боловсруулж чадахгүй байгаагийн илэрхийллээ гэж ингэж ойлгож байгаа. Нөгөө талаар бол эдийн засгийн байдал улс орны хувьд нэлээд амаргүй болсон гэдгийг бол та бүхэн бүгд сайн мэдж байгаа. За 3 дугаарт бол хууль хяналтын байгууллагуудын хүрээнд үйл ажиллагаанд нь ч тэр за ер нь хууль хяналтын байгууллагын одоо холбогдох зарим одоо байгууллагуудаар хүний амнаас эрсдсэн хүртэл ийм одоо үнэлэх зүйлүүд бол болж байгаа. Тийм учраас засгийн газрын тэргүүн эдгээр одоо салбаруудыг хариуцдаг ийм одоо агентлагийн дарга, яамдын сайд, холбогдох хүмүүсүүдтэй бол хариуцлага тооцох ёстой. Хариуцлагыг тооцож байж тэгээд цааш нь бол үйл ажиллагаагаа эрчимжүүлэх засгийн газрын ажлыг эмхэл зэгслэх ёстой гэж үзэж 10 хоногийн хугацаатай ийм шаардлага бичгийг болгосон байна. Ерөнхий сайд шаардлага бичгийг авахдаа нэлийн дургу авах шиг болсон. Тэгэхээр та 10 хоногийн дотор танаа тавьсан шаардлагыг хүлээж авна гэж итгэлтэй байна уу? Тэгэхээр энэ шаардлагыг бол зөвхөн сөрөг хүчний зүгээс бид тавиад байгаа юм биш ээ. Ер нь хариуцлага тооцох тухай энэ шаардлагыг бол ер нь иргэдч тавьж байгаа. Ер нь иргэд бол засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нар, дэд сайд нар энэ төрлийн өндөр албан ашиж байгаа хүмүүсийн хувьд бол ёс зүйн талаасаа зарим нэгэнд нь бол тухайн салбарыг мэдж байгаа мэдлэг боловсрол талаасаа бол дутагдж байна. Хариуцлага тооцооч гэдэг ийм зүйлийг хэлж байгаа. За нөгөө тэгүр тодорхой зарим нэгэн асуудлуудаар бол үндэсний аюулгүй байдлын зөвлөлж гисэн, зөвлөмж гаргасан хариуцлага тооцох ёстой гэж ингэж үзэж байгаа. Тэгэхээр энэ нийгэм ер нь үндсэндээ тэр чигээрээ бол засгийн газрыг чадваржих ёстой, засгийн газрын гишүүдийг өөрсдийнхөө үйл ажиллагаанд үнэлт өгнөлт өгөх ёстой, хариуцлага тооцож байж цаашаа явах ёстой гэсэн ийм ойлголттой байгаа учраас бид бол энэ шаардлагыг өгсөн. Энэ шаардлагын одоо дагуу бол ерөнхий сайдыг тодорхой санаачлаг гаргаж, тодорхой хариуцлага тооцож ажиллах байхаа гэж найдаж байгаа. Хэрвээ хариуцлага тооцохгүй бол яах вэ? Сөрөг хүчин бол засгийн газрын хийж байгаа эрх баригчдын зохион байгуулж байгаа ажлууд дээр бол хяналт тавьж, алдаагийн засч, бас зөв зүйтэй зүйл дээр нь бол дэмжиж ингэж ажиллах ёстой. Хэрэг бид энэ өгсөн одоо шаардлагын дагуу хариуцлага тооцох асуудал дээр засгийн газрын тэргүүн одоо хайн хандаж энэ одоо асуудал дээр тодорхой алхам хийхгүй бол хариуцлага тооцож чаддгүй хүмүүстэй бол хариуцлага тооцох асуудлыг бид бол хөндөж тавих болно. Би тэгэхээр танаа намын дараагийн шаардлага бол хариуцлага тооцох ёстой хүнтэй хариуцлага тооцно гэсэн шүү дээ. Тэгэхээр ерөнхий сайдыг огцруулах одоо асуудлыг өргөн барина гэж бодож байна мөн үү? За ер нь бол бид өнгөрсөн оны 4 сард одоогоос нэг жилийн өмнө бол ерөнхий сайдыг одоо огцрох тухай асуудлаар
их хурал өргөн барьж байсан. За түүнээс хойш 1-2 сайдыг бол хоцруулах асуудлыг тавьж байсан. Гэхдээ энэ бүгд бол улс орны эдийн засгийн байдалд хүндрэл бэрхшээл үүсэж байгааг бид бас мэдэрч 2013 оны 8 сараас хойш бид нар олон удаа хариуцлага тооцох тухай асуудлыг бол ярьж байгаа. Тийм учраас бол ер нь нэлээд хугацаа өнгөрлөө, нааштай үр дүн гарахгүй байна. Эдийн засагт хүндрэл бэрхшээл бол улам их гүнзгийрч байгаа учраас хариуцлага тооцохоос өөр аргагүй байдалд бол орноо. Би таныг ер нь энэ улс төрд явсан он жилүүдээс чи ингээ харахад нэлээд томоотой улс төрч гэж боддог байсан байхгүй юу. Тэгсэн чинь та ерөнхий сайдын өрөөлөө дайрч орсон гэсэн нэр зүйлэн шүү дээ. Бямцагт дарга та хоёр. Тэгэхээр ерөнхий сайдын өрөөнд та хүссэн цагтаа орох хэрэгтэй юу? Ер нь бол парламент суудалтай битгий хэл, ер нь парламентд суудалгүйч улс төрийн намын удирдлагууд засгийн газрын тэргүүн дээр орж өөрсдийнхөө санал бодлыг илэрхийлж ярих ийм боломж болцоогоор хангагдсан байх ёстой. Харамсалтай нь өнөөдөр бас тийм биш болсон юм шиг байна. Тухайлх юм бол ерөнхий сайтаа уулзах гэхэд зайлшгүй хэрэглэх газарт хүсэлтэд тавьж алдан бичиг өгсөн. Тэгээ 16-ны өдөр бид нар 13 цагт бичгээ өгсөн. Тэгээ 13 цаг 40 минутад орох гэхэд энэ бичиг саяхан ирсэн учраас асуудлыг бид нар ийм түргэн шийдэх боломжгүй байна гэдэг ийм зүйлийг үл ярьсан. Тэгвэл бол туслах нь бол биднийг бол орохыг зөвшөөрсөн. Шууд бас хүн хартаа байхад нь юугаа дайраад орчих уу гэж. Тэгээд бид бол орсон өөрсдийнхөө шаардлагын талаарх мэдээллийг бол өгсөн, шаардлагаа гардуулж өгсөн. Ерөнхий сайд их л бухимдуу хүлээж авсан. Тэгээд би бол энд ямар нэгэн хууль дүрм зөрчигдсөн зүйл бол байхгүй байх гэж ингэж бодож байгаа. Ер нь ард түмний хүсэж байгаа, хүлээж байгаа төр засгийн ажлыг сайжруулах тал дээр хийгээсэ гэж байгаа зүйлүүдийг сөрөг хүчин бидэл эрх баригчдад дуу хоолой болж хэлэхгүй бол өөр хэн хэлэх вэ? Өнөөдөр төр засгийн өндөрлгүүдийн хинтэн ч гэсэн бие ус сөргөчний даргын хувьд бол уулздаг. Гэхдээ урчилж алан бичиг өгч хүсэл тавьж цагнаар хүлээж ингэж уулзж байгаа зүйл бол байхгүй. Харин ерөнхий сайттай уулздаг дэг журам өөрчлөгдсөн болоо даа л гэж бодож байгаа. Та Монгол улсын ерөнхий сайд байсан хүн шүү дээ. Тэгэхээр би бол таныг хаач орох бүрийн эрхтэй гэж ойлгодог байхгүй юу? Тэгэхээр яг таныг тэр шаардлагыг гардуулсан өдөр нь энх болд ингээд ерөнхий сайдын өрөөнд дайрч орлоо, хүчээр орлоо гэсэн тийм мэдээлэл явуулсан л та. Гэхдээ би ерөнхий сайд байхдаа олон л төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, улс төрийн намын удирдлагууд хүмүүстэй бол уулзаж шаардах бичгийг авч тэдэнтэй бас санал бодлоо солилцож засаж салруулах талаар юу байна уу гэж их л ярилцдаг байсан. Гэхдээ би бол бичиг цаас болж уулзахаас цааргалж бас элдв янзын үг хэлж ийм байдал бол гаргаж байгаагүй. Тухайн үед бас нийгэмд ийм арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай болол энэ хүмүүсүүд орж ирж байна гэдэг ойлголтын үүднээс тодорхой хэмжээний нийгмийн бухимдал асуудал танилцуулагдах байна л гэж ингэж ойлгож хүлээж авдаг байсан. За танаа намын шаардах хуудсанд нийгэмд аюултай ноцтой онц ноцтой гэмт хэрэгүүд удаа дараа гарч байна. Энэ нийгэмд айдас төрүүлж байна гэсэн байсан. Санал нэг байна. Нийгэм үнэхээр айдастай бухимдалтай болчихжээ. Ийм тохиолдолд яах ёстой вэ? Тэгэхээр ер нь бол гэмт хэргийн тоо бол нэг 10 орчим хувийн өсөлттэй статистик мэдээгээр бол гарч байгаа. Тэгээ энэ гэмт хэргийн тоо өсөж байгаа явдал бол тодорхой 2-3 зүйлийн шалтгаан байгаа болов уу гэж би бодож байна. Нэгдүгээрт бол эдийн засгийн байдал хүндэрч иргэдийн аж амьдрал өмнөх төвшөнгөөсөө ингээд буураад ирэхтэй зэрэг бол гэмт хэргийн нөхцөл байдал бол нэлээд ширүүсдэг. За хоёрдугаарт бол гэмт хэрэгээс уршин сэргийлэх ийм үүрэг хүлээсэн байгууллагуудын үйл ажиллагаа доголдоод ирэхтэй зэрэг бол бас гэмт хэрэг нэлээд өсөх ийм байдал бол ажиглагддаг. Тэгэхээр яг одоогийн нөхцөлд бол аль нь улс Монгол улсын хувьд бол яг бий болоод байх шиг байна. Эдийн засгийн байдал хүндрэлээ, бараа бүтээгдэхүүний үнэ бол 30-40% өслөө. Цалин дөрвтэй нэмэгдэхгүй байна, тэтгэвэр бас нэмэгдэхгүй байна. Маш олон аж ахуйн нэгж байгууллагууд үд хаалгаа хааж байна. Тэндээс ажилгүй болсон хүмүүсийн тоо бол их олон байна. Ажилгүйдлийн тэтгэмж авч байгаа хүмүүсийн тоо бол нэмэгдэж байна. Энэ бүгд бол цаанаа бол бас гэмт хэрэг гарах нийгэм тийм таагүй нөхцөл байдал үүсэх нөхцөл болж байгаа гэж ингэж бодож байгаа. За хоёрдугаарт бол хууль, шүүх, эрх мэдлийн байгууллагуудын шинжилгээний асуудлыг бол засгийн газар санаачилж
За их хурлаар хууль батлагдаж энэ оны 1 сарын 1-ээс эхлээд тодорхой одоо арга хэмжээнүүд авч явагдаж явах шиг байна. Энэ бүгд маань бол Монгол орны нөхцөл байдалд хэр зэрэг таарч тохирч байна вэ гэдэг дээр бол бид нар бас маш нарийн одоо хянж ажиглаж байх хэрэгтэй болов уу гэж ингэж бодогдож байгаа. Аливаа шинжилгээ хийхэд бол заавал одоо уламжил шинжил хоёрыг хослуулах ёстой. Хууль, шүүх, эрх мэдлийн байгууллагын шинжилгээний асуудлыг ярихад энэ салбарын эрдэмтэн мэрэгдийн үгийг сонсох хэрэгтэй. Энэ салбарт одоо ажиллаж байгаа хамт олон бие бүрэлдэхүүний санал бодол юу вэ гэдгийг сонсох хэрэгтэй. Ингэж байж энэ өөрчлөлт шинжилтийг хийхгүй бол зөвхөн одоо нэг яамны, зөвхөн нэг сайдын ч юм уу бодлоор энэ шинжилгээг одоо шууд ингэж хийх юм бол за Монголын нөхцөл таарахгүйгаас эксүүлээд олон зүйлүүд бол байх шиг байна. Би ганцхан жишээ дурдъя гэж бодож байна. Бид бол хөдөө орон нутагт нэлийн одоо ингэж чуулганы завсралгын үеэр ажилласан. Жишээлх юм бол Дундгуй аймагт давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан хүмүүсүүд бол зарим нэгэн одоо уртлын сумдын нөхдүүд бол Өмнөгуй аймагт 70 задуудад очиж давж заалдах жишээтэй. Төв аймгийн Баруунтлын сумдын иргэд мөн одоо шүүхэд давж заалдах юм бол Өвөрхангай аймаг хар хоринд очиж давж заалдах жишээтэй. Төв аймгийнх нь үү? Тий. Энэ мэтлэнгээр бол энэ шинжиллийн нэртэй хийгдэж байгаа ажлууд маань бас иргэдэд энэ хууль хяналтын байгууллагын ч гэсэн бас төрийн үйлчилгээ. Энэ үйлчилгээ маань ер нь хэр одоо зөв зүйтэй байдлаар очиж байгаа юм бэ гэдэг дээр үнэлт өгч ер нь алдаа оноог бол баг дээр нь засаж залруулж явах хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгээ энэ зүйлүүд бол бас гэмтэргийн нөхцөл байдал одоо өнөөдөр ийм амаргүй болоход бол нөлөөлж байна. Гарч байгаа гэмт хэрэг их ноцтой ийм гэмт хэрэгүүд гардаг болсон байна. За тэгээд энэ гэмт хэрэгээс хохирч байгаа хүмүүсийн тоо бол эрүүл мэндээрээ хохирч байгаа, амь насаар хохирч байгаа хүмүүсийн тоо бол бас нэмэгдэж байна. Зүгээр гэмт хэрэгийн улмаас нас орсон хүний тоо бол жаахан буурсан эхний 4 сарын байдлаар өнгөрсөн онтой харьцуулахад жаахан буурсан юм шиг харагдаж байгаа боловч эрүүл мэндээр хохирсон хүний тоо бол нэлээд хэмжээгээр өссөн байгаа. Тэгэхээр энэ бол хүний одоо эрүүл мэндэд халдсан ийм одоо бас ноцтой хэрэгүүд бол ихсэж байгаа гэдгийг бол илэрэл гэж ойлгох хэрэгтэй юм да. Тэгэд одоо ингээд ээлж дараалсан ноцтой хэрэгүүд гараад идэг. Гэмт хэргийн нөхцөл байдал хүндэрч шүү гэд одоо хууль хяналтын байгууллагын хилээд идэг. Гэтэл энэ бол одоо засгийн газартай юм уу эсвэл хууль зүйн сайттай огт хамаагүй асуудал уу? Хууль зүйн сайттай огт хамаагүй гэж бол би үзэхгүй байна. За ер нь бол гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх асуудал бол хууль зүйн сайтын одоо эрхлэх асуудлын хүрээнд бас нэлээд гол байр суурь эзэлж байх ёстой ийм үүрэг функцээ. Тийм учраас бол цагдаагийн байгууллага, за ер нь хууль хяналтын байгууллагууд бол гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх талаар, гэмт хэрэг гарч болзошгүй энэ нөхцөл байдлуудыг засаж залруулах талаар бол үүрэг хүлээсэн анхаарах ёстой ийм одоо байгууллагууд. Харамсалтай нь түн дээрээ бол тодорхой анхаарал тавьж ажиллаж чадахгүй байна. Манай хууль зүйн сайд өөрөө огцрохгүй асуудалтай байна л да. Тэгэхээр юу нөгөө гэмт хэргийн урьдчилан сэргийлэх дээр ажиллах мантай л байх шиг байна. Тэгээд баасан хүү гишүүн Тэмүүжин сайдыг огцруулах саналыг өргөн барьсан хэрнээ яг санал хураалтын өмнө татчихсан. Буцаагаад их хурлаас. За энэ дэр танаа намын нямд орж бол нэлээд бухимдлаа чуулганы танхимд илэрхийлсэн л дээ. Та энэ асуудлыг юу гэж бодож байна? Энэ байдгал юм уу эсвэл одоо үнэхээр үзэгдэл болов уу? Ер нь сүүлийн үед бол улсын хурал дээр хилцэгдэж байгаа асуудал эцсийн шийдвэр гарч чадахгүй байх. За тэгээд их олон сар хоногоор хилцүүлж түүнийгээ татаж авах ийм байдлаар бол их хурлын одоо ажлыг бас үл оошоосон ийм байдлууд бол ажиглагдж байгаа. Энэ бол хууль тогтоох дэд байгууллага. Мэдээж хэрэг энэ байгууллагт асуудлыг өргөн барина гэдэг бол өргөн барьж байгаа субъект бол нэлээд бодож боловсруулж эргэж буцах замгүй болсон үед нь асуудлыг бол өргөн барьж явах ёстой. Зүгээр хэн нэгэн хүний одоо тоглоомоор заавраар ч юм уу нэг бол өргөн барайл, нэг бол татаж аваад ингэж одоо улсын хурлын үйл ажиллагааг одоо салгардуулж цаг алдах явдал бол буруу гэж ингэж би бол үзэж байгаа юм. Ер нь бол хууль зүйн дотоод хэргийн сайдыг огцруулах тухай асуудлыг өргөн барьсантай холбогдуулаад хэвлэл мэдээллийн хэрэгслээрч тэр улсын хурлын гишүүдч тэр одоо ер нь тодорхой мэдээллүүд бол бас танилцагдж байгаа. Ер нь бол хууль зүйн сайд ёс зүйн хувьд энэ ажлыг бас хийж чадахгүй юу гэдэг дээр бол бас эргэлзээ бол төрж байгаа. Ер нь энэ хүн өөрөө одоо энэ хууль зүйн сайдынхаа албан тушаалаас бол огцрох хүсэлтэй бол ийм хэмжээнд бол би хүрсэн гэж ойлгож байгаа. Та сая таны яриан дотор хэн нэгний заавраар
зөвлөгөөгөр ч юм уу те их Монгол улсын их хурлд хэлцэж байгаа асуудлыг татдаг гэж хэллээ л дээ. Магадгүй би энийг баасан хүү гишүүнийг одоо намын даргийнхаа заавраар буцаагаад татцсан юм болов эсвэл ямар нэгэн улс төрийн тохироо хийсэн болов гэж хардаад байгаа. Танд тийм хардлага байна уу? Гэхдээ бид ч гэсэн бас яг тиймэрхүү байдалтай л бодож байгаа. За ер нь бас хөгжмөний хувьд бол энэ өргөн барьсан асуудал дээр бол өөрөө нэлээд ихтгэл үнэмшилтэй. Тэгээд одоо болсон үйл явдлуудыг бол бас үнэлэлт дүгнэлт өгсөн хуульч хүнийхээ хувьд бол би бас буртар сүртэй хандж яйл гэж ингэж бодож байсан. Гэтэл гинтхэн л энэ асуудлаа бол татсан. За тэгээд одоо эрх баригчтай юм уу өөрийнхөө намын удирдлагуудтай ямар нэгэн хэмжээнд бол ярьсан зөвшөөрсөн зүйл бол байхыг үгүйсэхгүй юм. Та бас хамтарсан засгийн газрыг тэргүүлж исэн хүн энэ мэтчлэн албан тушаалын ямар нэгэн асуудал гарахад намуудын хооронд одоо тийм 8 тохироо байдгүй улс төрийн намуудын. Албан тушаалын хувьд бол одоо яг нь ер нь зүгээр одоо ойлголцох, тохиролцох, бие биенийхээ өмнө хариуцлага хүлээх ийм асуудал бол байх ёстой. Тэгэхээр ил далд одоо ямар нэгэн 8-ны шинжтэй асуудлыг бол байх явдал нь бол тэр одоо засаг өөрийнх нь үйл ажиллагаа бол одоо тунгалаг биш болох альва нэгэн нэг зүйлийг далд хийж гин гэдэг бол дараагийн зүйлүүдийг дахиад хүний нүдний далд бол бас хийхэд бэлтгэгдэж байна л гэж ингэж ойлгох хэрэгтэй. Энэ утгаараа бол одоо төрийн үйл ажиллагаа бол бас далд болж хүмүүсээс нууц болж тэгээд тэр одоо хийгдэж байгаа зүйлүүд нь бол мэдээжийн хэрэг бол ямар нэгэн байдлаар нийгэмд улсад ашиггүй ийм одоо үр дагаврыг дагуулах нь ойлгомжтой. Нямдөрж гişүүн баасан хүү гişүүнийг оймсонд хавчуулагдаж орж ирсэн нөхөр өдр гэд чуулганы танхимд хэлсэн л дээ. Тэр үг яг зарим хүмүүс таалагдсан баг. Заримд нь бол арай л соёлгүй санагдсан. Та одоо намын даргын хувьд юу гэж бодож байна? Гэхдээ энэ дээр бол би нэг хайхтар үнэлт өгүүлэлт өгöd байх юм бол алга. Улсын хурлын гишүүд өөрсдийнхөө бодож санаж байгаа зүйлийг хурлын танхимд бол ямар ч байдлаар илэрхийлж болно. Тийм ч эрэхтэй. Тэр утгаараа л нэмдэрж гишүүн болдог гэж хэлсэн байна. Өнөөдрийн танаа намын бүлгээс одоо өрийн удирдлагын тухай хуулийг дэмжихгүй гэсэн байр суурийг бямцогт гишүүн хэвлэн баг хурал хийж илэрхийлсэн л дээ. Тэгэхээр бид нар өрийн удирдлагын тухай хуулиа баталж чадахгүй энийг танах хэрвээ дэмжихгүй юм бол бид нар одоо бондныхоо өрнөөс яаж салах юм бэ? Тэгэхээр ер нь улсын хуралд өргөн барьж байгаа хууль шийдвэрийн төсөл бол одоо хэрэгжиж байгаа бусад хууль шийдвэрүүдтэй хэрхэн зөрчилдөж байна вэ гэдэг талыг бол заавал харах хэрэгтэй. Тэг өргөн удирдлагын тухай хуулийг засгийн газар өргөн барьсан. Тэгэхдээ энэ хуулийг өргөн барихдаа төсвийн доктортой байдлын тухай хуулинд заагдсан зүйл заалтуудтайгаа уялдуулалгүйгээр түүнийг харалгүйгээр өргөн барьсан. Төсвийн доктортой байдлын тухай хуульд бол 2013 онд бол Монгол улсын одоо засгийн газрын өр дотоодын бүтээгдэхүүний 50%-аас идрэхгүй 2014 онд 40%-аас идрэхгүй гэж ингэж заасан байна. Гэтэл өнөөдөр бол Монгол улсын одоо өр бол үндсэндээ дотоодын бүтээгдэхүүнийхаа 60 гаруй хувьтай тэнцэх хэмжээнд болчихсон байгаа. Өрийн удирдлагын тухай хуульд бол энийг өшөө өсгөх бараг 70% хүргэх ийм одоо зүйлүүд бол орж ирсэн. Тийм учраас бол бид ер нь улсын одоо энэ өрийг нэмэгдүүлж энэ эдийн засгийн хүндрэлээс гарах ганцхан арга зам байна гэж эрх баригчдын яриад байгаа зүйл дээр бол санал нэгдэж чадахгүй байгаа. Өр гэдэг бол өнөөдөр тодорхой хэмжээний мөнгө орж ирж байгаа ч гэсэн маргааш бол тэрийг Монголын ард түмэнд төлөх нь гарцаагүй. Тэгээд ч өнөөдрийн эрх баригчид сүүлийн 1 жил гарангийн хугацаанд бонд худалдаалж арилжаалж босгосон мөнгөө бүрэн дүүрэн зөв зүйтэй зүйлд нь зарцуулж чадахгүй байгаа. Саяхан одоо бондын талаар ерөнхий сайд их хурал мэдээлэл хийсэн. Одоо жил гарan болж байгаа Чингис бондын одоо хөрөнгийг бол зарцуулж чадаагүй. Нэг их найд гарan төгрөг бол зарцуулагдаагүй байх жишээтэй. Тэгээ өмнө авсан өрөө оруулж ирсэн хөрөнгөө зарцуулж чадаагүй байж дахин өр тавина гэдэг асуудал бол байх ёсгүй гэж ингэж үзэж байгаа. Ер нь бол одоо байгаа хэмжээндээ тодорхой одоо хэмнэлтийн ийм одоо дүрмэнд шилжиж орж ирсэн хөрөнгийнхөө их усурыг үр дүнтэй зүйлд зарж урт удаан хугацаанд тодорхой одоо улс орны хөгжилд хувь нэмэр болох ийм тодорхой төслүүдэд бол энэ бий болсон хөрөнгийг бол зориулах хэрэгтэй. Тэрнээс эргэж төлөгдөх хэсэг нь бол бас тодорхой биш. Ийм одоо төслүүдийг санхүүжүүлээд тэгээд 16 17 оноос эхлүүлээд бид бол энэ мөнгийг буцааж төлөх болно. Энэ үед бол энийг төлөх их усурыг бий болгох хэрэгтэй.
Гэтэл тэрийгэ бодлогоогоор зөвхөн өнөөдөр л мөнгө оруулж ирж тодорхой ажлууд эхлүүлж байвал болоо гэдэг ийм байдлаар бол богинохон бодож болохгүй юм. Өрийн удирдлагын тухай хуулинд би бодохдоо одоо энэ авсан өрөө хэрхэн яаж төлөх юм? Их усвэр нь юу юм гэдгийг оруулж ирсэн байх ёстой ш. Тийм юм алга уу? Тэгэхээр өрийн удирдлагын тухай хуульд бол одоо одоогийн байгаа нөхцөлд үнэлт дүгнэлтөх цаашид бас өшөө өр зээл нэмэх үнд цаас арилжаал тодорхой хөрөнгийн хүүсвэр бий болгох за эргүүлж төлөх энэ бүх зүйлүүд бол одоо хамрагдаж орсон байх ёстой. За бид бол эдийн засгийг эрчимжүүлэх энэ их хурлын тогтоолын төслийг хилцэж явах үед бол яг энэ асуудлаар маш тодорхой санал тавьсан. Бид юу гэсэн гэхээр 16 17 оноос эхлээд бол энэ бондыг эргүүлж төлөх ёстой болно. За одоо бол бид нар зөвхөн бондын хүүг төлөөд явж байгаа. 13 онд нэг 100 орчим тэрбум төгрөг төлсөн. 14 онд мөн 100 гаруй тэрбум төгрөг төлнө. За 16 7 оноос эхлээд бол үндсэн одоо бондынхаа төлбөрийг бол хийх ёстой. Энэ хөрөнгийн их усвэрүүдийг бий болгох ийм тодорхой хэмжээний хоримтлал санг бий болгоё. Энэний эргэцэн орчин боловсронгуй болгоё гэж энэ эдийн засгийг эрчимжүүлэх их хурлын тогтоолын төсөлд ийм санал оруулсан. Харамсалтай нь эрх баригчид түүнийг бол хүлээж аваагүй. Тийм болохоор зэрэг бол энэ өр зээл эргэж хизээ яаж төлөгдөх вэ гэдэг асуудал бол маш бүдэг байна. Танай намаас өрийн удирдлагын тухай хуулийг дэмжихгүй гэдэг байр суурийг сонсоод би нэг бичлэг танд үзүүлэхээр бэлдсэн. Энэ бол улсын хурлын дарга инх бол мөн цензургүй ярианд оролцохдоо өрийн удирдлагын тухай хуулиар хэлсэн үг байгаа. Хоёулаа энэ бичлэгийг үзээд асуултаа өргөлжлүүлье. Нэг үгээр хэлбэл $1 $2 үржүүлж ингээд $3 болгоод $1.5 тэрбум хийх ажлыг $4.5 тэрбум болгож өсгөх ийм бодлогыг 2012 оны 12 сарын 3-ны өдрийн үндэсний аюулгүй зөвлөлөөр зөвлөмж гаргасан. 12 сарын 6-нд мөнгө орж ирсэн. Тэгэхээр мөнгийг орж ирэхээс өмнө ахын тодорхой болсон байсан мөнгийг яаж зарцуулахын засгийн газарт чиглэл өгсөн байгаа юм л да. За өгсөн мөнгө болгож үржигдэж явах хэрэгтэй шүү. Бусад хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй. Хоёрдугаарт энэ мөнгө чи 17 он төлнө 5 жилийн дараа эхний хэсгийг. 17 он төлөх графика гаргацсан. Тэр өөрийнхөө одоо менежментийн тухай хуулиа батлуулсан байх хэрэгтэй. Гэтэл энэ өөрийн менежментийн хууль өчигдөр өргөмөр гэж шин. Энэ өрийг яаж төлөх талаар бол засгийн газар одоогор бодоогүй явж. Тэр ийм их аюултай юм болчиход байгаа юм л та. Мэдээж одоо Чингис бонд орж ирсэн санхүүгийн сектор сайнаар нөлөөлсөн үү? Тэр болгоныг бол яриад хэрэггүй л дээ сайн юм аа. Одоо муу юм бодож эхлэх хэрэгтэй болчихлоо. 14 он 3 жилийн дараа $500 сая нэг л өдөр төлн палыг л 2017 оны 12 сарын 6-ны өдөр төлнө шүү дээ. Цензургүй яриа үргэлжилж байна. Энэ бол 2 дугаар сууг. Тэгэхээр сая инх хул дарга бол энэ дээр маш их санаа зовж байгаа нь бол тодорхой. Гэтэл одоо нөгөө танаа нам энийг дэмжихгүй болохоор яах юм вэ? Дахиад боловсруулж ирэх үү? Тэгэхээр өрийн удирдлагын тухай хуулинд дотоодын нийт бүтээгдэхүүний 70% хүрэхтэл тийм хэмжээний одоо өрийг бол авах ёстой, тавих ёстой гэсэн ийм одоо зүйл заалт орж ирж байгаа учраас бид бол дэмжих боломжгүй гэдэг ийм байр суурийг илэрхийлж байгаа юм. Энэ нь бол төсвийн доктортой байдлын тухай хуультай зөрчилдөж байгаа. За нөгөө талаараа улс орны эдийн засагт бол энэ хүнд дарамт болно. Мэдээж хэрэг дотоодын нийт бүтээгдэхүүний 70% хүрсэн ийм өр тавигдсан тохиолдолд бол бид нар тэр өрийг хэрхэн одоо яаж дарах уу гэдэг нэг асуудал. За нөгөөтэйгүр би түрүүн хэлсэн. Өмнө нь тавьсан байгаа өр зээл тэр орж ирсэн хөрөнгөөр үр дүнтэй хөтөлбөр төсөл хэрэгжүүлж чадаагүй. Сая их хурлын даргын ярьж байгаа ярианд ч бол гарч байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөд Чингис бондын хөрөнгөөр тодорхой төслийг санхүүжүүлэхдээ 3.1 хэмжээнд нь бол Чингис бондоос 3.2-ын шинээр одоо хөрөнгө оруулалт татах ийм одоо бодлого зорилготойгоор энэ одоо хөрөнгийг зарцуулаарай гэдгийг үндэсний аюулгүй байдлын зөвлөл 12 онд бол зөвлөмж гаргаж ирсэн. Харамсалтай нь энэ зүйл заалт бол огт хэрэгжээгүй. Нэг тоо яваадах юм. Одоогор Монгол улсын иргэн болгонд 4 сая одоо төгрөгийн өртөө.
15 онд болохоор 5.8 болно. 16 онд болохоор бүр одоо 6.4 сая төгрөгийн өртөө болно гэдэг. Танаа намынхаа нэг тийм тоо хэлээд байна. Энэ ямар аргачлалаар гаргасан тоо вэ? Тэгэхээр энэ бол бид яг хөө ер нь тооцоо хийж үзээд тэгээд нэмж үр зээл тавьж 70% одоо хүрэгчхвэл нэг хүнд оногдох өрийн хэмжээ бол ийм болж өсөх юм а гэдгийг ойлгомжтой болгохын тулд бол өнөөдөр 4 сая за тэгээд өр нэмэгдвэл 5 сая 83 мянга болно гэсэн ийм тооцоо хийж ярьж байгаа. Арчсан намын дотоод зөрчил туйлдаа хүрээд байх шиг харагдах юм. Одоо хуйлуудаа буцааж татна. Хуйлаа унгана тийм үү? Өчнөө сар жилээр хилцчихэд. Дээрэс нь одоо арчсан намын үзэл бодолтой таарахгүй үзэл бодлоо илэрхийлсэн гişүүдээ намаас хөөх зэрэхэр энэ зөрчил ингээд туйлдаа өрөөд байгаа байхгүй юу? Танд бас тгий санагдаж байна уу? Тэгэхээр ер нь арчилсан нам энэ засгийн газрыг байгуулж өөрийнхөө одоо намын гишүүдийн одоо тэр томилогдох энэ үйл явцыг бол намынхаа дотоод фракцийн одоо хуваар дээр л үндэслэж энийг зохион байгуулсан л да. Тэгээд засгийн газар гэдэг бол яг хуу байгууллагатаа ингэж байгуулж болдго юм байж. Үйл ажиллагаа нь бол кабинетийн зарчмаар засгийн газрын тэргүүн ямар одоо бодлого боловсруулж байна уу? Улс орны өмнө тулгамдж байгаа ямар асуудал байна уу? Тэр бүгд дээр санаа нийлж ингэж одоо ажиллах хэрэгтэй. Харамсалтай нь өнөөдөр 2 жил орчим хугацаанд 1 жил гарангийн хугацаанд бол эрх баригчдын ажиллаж байгаа нөхцөл байдлыг ингээд ажиглаад байхад бол өөрсдийнхөө одоо байр сууриас фракцийн чих юм уу тухайн хувь одоо сайдын байр сууриас асуудалд хандаж байна. Тийм учраас бол засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа энэ бодлого үйл ажиллагаа бол тодорхой үр дүнд хүрч чадахгүй. За хүрч чадахгүй битгий хэл эдийн засагт сөрөг одоо эдийн засгийн өсөлтийг бууруулсан ийм байдалд бол хүргээд байгаа. Тийм учраас бол одоо нэгдсэн нэг байр суурьтай болж тэр хоорондынхоо зөрчил юм дээр бол ойлголцож тэгээд яг одоо улс орны өмнө тулгамдж байгаа засгийн газрын шийдвэрлэх ёстой асуудлууд дээр ач холбогдол өгч ингэж ажиллах шаардлагатай. Одоо Алтан гац гэд фракц арчсан намд байдаг. Гэхдээ энэ нөгөө хэлэхэд хоёр намыг дамнсан л фракц байдаг шүү дээ. Энэ их олон жил төрд одоо тодорхой байр суурь эзэлж байгаа фракц та тэгж бодож байна уу? Гэхдээ би бол одоо арчсан намын тэр фракцийн талаар бол нэг одоо айхтар тийм нарийн бол мэдж байгаа юм аа. Би жишээ нь 2008 онд манай нам хэдийгээр олонхын судал авсан ч гэсэн бас засгийн газарт арчсан намыг урьж оруулж ажилласан. За тэр үед бол орж ирсэн сайд нар мөн л одоо Алтан гац фракцийн төлөөллүүд одоо дийлэнх нь орж ирж ажилласан. За өнөөдөр ч гэсэн энэ засгийн газрыг үрдүүлсэн байдлыг харахад бол мөн энэ фракц бол дийлэнх нь байх шиг байна. За тэгээд энэ нэг одоо фракц ингээд дийлэнх байдалтай байгаа нь бол бас бусдыгаа хит давмгайлах, түрэмгийлэх ийм байдал нь бол одоо их ажиглагдж байгаа юм болоо. Тэрнээс үүдэлтэйгээр бол дотоодын зөрчил нь бол хорцож байгаа юм болоо гэж ингэж ойлгож байгаа. Танай намтай болон бусад намуудтай тийм хил амаа ихсээ олцдог фракц юм шиг байна шүү дээ. Танай нам дотор ч гэсэн одоо өмнө нь ерөнхий сайдээс хүнээс ахуулаад Алтан гац фракцтай ойрхон байдаг, холбоо тогтдог тийм байдаг ш. Та тэрийг гадралдаг уу? За ер нь улс төрийн намын харьяалалаар улсуудыг одоо бүр нэг уулзаж учрахын аргагүй болтол ялгаж салгаж ингэж ойлгож болохгүй. Монгол улсын иргэн юм хойно аль ч намын ямар ч одоо төлөөллийн хүн байсан харин засгийн газарт орсон бол улс орны сайн сайхны төлөө, том бүтээн байгуулалт хөгжлийн төлөө, иргэдийн аж амьдралыг сайжруулахын төлөө бол хамтарч ойлголцож ажиллах явдал бол байх ёстой л асуудал гэж бодож байгаа. Зүгээр одоо ил дал тэр ямар нэгэн байдлаар өксөж хувилдаж хууль бус зөвлөж байдаг юм уу тийм ээ? Ийм зүйлүүд одоо хийх явдал нь бол зохимжгүй юм. Хамгийн гол нь бол яг тулгараад байгаа хүндрэл бэрхшээлүүд юу вэ нү гэдэг дээрээ л нэгдсэн нэг байр суурьтай болох явдал бол засгийн газар үйл ажиллагаа явуулах, үр дүнд хүрэх хамгийн чухал одоо асуудал юм байна. Ардын нам дотор байдаг одоо таны удирддаг гэдэг хотын фракц одоо байна уу? Гэхдээ хотын фракц гэж одоо ярьдгийм. Манай намд бол тийм албан ёсоор одоо зарласан фракц бол байхгүй. За тэгээд нэг хамт ажиллаж байсан улсуудтайгаа арай илүү ойлголцох ч юм уу ингээд явах дээр зэрэгэл одоо бүлэг фракц гэжсэн байдлаар бол ингээд
яригддаг. За одоо харин сөрөг хүчин цөөнх болсон үед бол нэг фракц бүлэг эрхэж одоо янз бүрийн асуудал яригдахгүй юм. Ерөнхийдөө л намынхаа одоо гол байр суурийг сөрөг хүчний хувьд яах ёстой гэдэг дээр бол санал нэгдээд ингээд ажиллаж байгаа. Улсын төсвийг батлахдаа $10 ханшиг 1384 төгрөгөөр баталсан байдаг. Гэтэл одоо 1800 гараа явчихлаа. Эд хаана алдаа гаргасан бэ? Тэгэхээр 1384 төгрөгөөр баталж явах үед бол бид бас хэлж байсан. Бид одоо ч төсвийн тодтгол дээр бас энэ асуудлыг ярьж байгаа. 1820, 1814 болчиход байхад 1380 гэдэг дээрээ та нар байгаад байна гэж. Тэгээ энэ бол үн докторжуулах хөтөлбөр хэрэгжүүлж 380 төгрөгийн одоо хөрөнгийг гаргаж цөөхөн тооны компаниудад банк хүүтэйгээр олгосон. За энэ зах зээлд байгаа мөнгөний нийлүүлэлтийг бол хэд нэмэгдүүлсэн. За бонд арилжаал тодорхой хөрөнгийн их үүсвэр бий болгосон. Энэ бүх зүйлүүдээс бол шалтгаалж энэ валютын ханш бол өсөх ийм одоо гол шалтгаан нөлөө бол болсон. Ихээхэн хэмжээний мөнгө одоо ингэж эргэлтэнд оруулах дээр зэрэг бол угаасаа манай орн бол одоо хэрэглээнийх нь бараг 80 орчим хувь нь бол импортын одоо шалтгаалж байдаг ийм улс орн учраас их хэмжээний мөнгө бол одоо валют болж за гадагшаа гарч тэгээд тэрнээс болоод бол валютын хомсдол бий болж ингээд валютын ханш өсөх ийм одоо байдалтай болсон. Энэ дээр бол засгийн газар Монгол банк бас их түргэн одоо арга хэмжээ авч тодорхой зохицуулалт хийх ёстой юм шиг санагдаад байгаа юм. Сөрөг хүчний хувьд бол бид энэ байр суурийг бол байнга одоо илэрхийлж байгаа. Наад зах нь гэхэд бол одоо төрөөс мөнгөний талаар баримтлах бодлогын энэ баримт бичгээ тодтох, өөрчлөх, шинжлэх. За тэгээд төсвийн одоо нэлээд тийм аримлан хэмнэлттэй бодлого явуулах. За төрийн албан хаагчдыг тоог хит их өсгөж байгаа энэ байдал дээрээ бол одоо хязгаарлалт хийх. Гэх мэтлэнгийн арга хэмжээг авч төсвийн зардлыг бууруулах, төсвийн хөрөнгийг хяналттай зарах зарцуулах тал дээр бол тодорхой алхмуудыг бол хийж ээж энэ валютын ханшийг одоо доктортой байлгах арга хэмжээ нөхцөл бололцоо бүрдүүлэх ёстой. Энэ бол гарц уу? Энэ бол гарц бас ер нь бол өр зээл нэмэхгүйгээр дотооддоо авч хэрэгжүүлж болох хамгийн одоо бололцоотой арга нь бол энэ. Харамсалтай нь өнөөдөр эрх баригчид яг ийм байдлаар ажиллахгүй байна. Төсвийн тодтгол их хуралд өргөн барьсан байгаа. Би бол энэ төсвийн тодтголын хилцүүлгийг түр хойшлуулад тэгээд засгийн газар дахин төсвийн тодтгол өргөн барьна гэж байгаа. Тэр төсвийн тодтголыг орж ирэхээр хамтд нь хилцэх зүйтэй юм а гэсэн байр суурийг байнгын хорон дээр илэрхийлсэн. Харамсалтай нь олонхын дэмжлэг бол авч чадаагүй. Одоо орж ирээд байгаа төсвийн тодтгол бол ерөөсөө зардал талаасаа 40 орчим тэрбум төгрөг хасаад цалин дээр 20 орчим тэрбум төгрөг нэмэгдүүлээд тэгээд одоо тэг зардалтай суусан хөрөнгө оруулалтад суусан объектуудыг 139 орчим тэрбум төгрөгөөр санхүүжилтийн тавих ийм л төсвийн тодтгол орж ирсэн. Үнэн хэрэг дээрээ бол төсвийн тодтголыг арай өргөн хүрээнд хийх зайлшгүй нөхцөл шаардлага бий болчихсон байна. Улсын төсвийн орлого 340 орчим тэрбум төгрөгөөр эхний 4 сарын байдлаар тасарсан байгаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалт 51 орчим хувьтай байгаа. Энэ бүх зүйлүүд тодорхой байхад бол эднийг бол тусгаж өнгөрсөн одоо 1-р улиралд гарсан энэ эдийн засгийн сайн муу үр дүнгээ үнэлж дүгнэж цэгнээд төсвийн тодтголыг бол нэг мөр хийх явдал бол 14 оны энэ төсвийн жилийг өнгөрүүлэх одоо бас гол одоо асуудал болох ёстой гэж бид бол ингэж үзэж байгаа. Долларын ханш өссөн буруут нь танаа намынхан гэсэн шүү дээ. Эдийн засгийн хөгжлийн сайд тэгж хэлсэн. Та нар яагаад долларын ханшийг өсгөөд байгаа юм бэ гэж одоо би танаас асуумаар байна л дээ. За манай намынхныг бол одоо яг их хурал дээр ярьсан зүйлүүдээр нь валютын ханш өсгсөн одоо буруут нь бол сөрөг хүчин ардын намынхан гэж хэлж байгаа. Бид бол долларын ханш өсгөхөд бол ямар ч одоо оролцсон зүйл бол байхгүй, оролцох болцооч бол байхгүй. Долларын ханш өссөн гол шалтгаануудыг бол би түрүүн хэлсэн. Энэ үн докторжуулах хөтөлбөр. Бид бол энэ эдийн засгийг эрчимжүүлэх их хурлын шийдвэр дотор бол бас энийг бол засах талаар тодорхой саналуудыг оруулсан. Үн докторжуулах хөтөлбөрийг бол одоо зогсоох хэрэгтэй байна. Бондыг төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгож авч үзэх хэрэгтэй байна гэж. Энэ бүгд бол энэ валютын ханшийг доктортой болгох тал дээр бол бидний гаргасан санал санаачлалууд харамсалтай нь бол эрх баригчид үүнийг хүлээж авсангүй.
За та бид хоёрын ярилцлага үргэлжилж байна. Хэдхэн минутын дараа эргээд үргэлжлэнэ үзэгчтэй. Энэ бол 2 дугаар сувг цензургүй яриа үргэлжилж байна. Манай өнөөдрийн зочноор Монгол Ардын намын дарга, Монгол Улсын 23 дугаар ерөнхий сайд, Улсын хурлын дэд дарга энэ холд оролцож байна. За та бид хоёрын яриа түрүүн долларын ханшин дээр явж исэн. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт ер нь гадны эдийн засгаас, дэлхийн эдийн засгаас хамаардаг юм уу? Эсвэл аль нэг намын эрх баригчдаас хамаарч өсөж идэм үү? Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт бол улс орны дотоодод авч хэрэгжүүлж байгаа тэр бодлого зөв зүйтэй байх, засгийн газрын үйл ажиллагаа эдийн засгаа дэмжсэн, бизнес орчноо дэмжсэн байх зэрэг асуудлуудаас бол шалтгаална. Өнөөдөр бол бид дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг нэмэгдүүлэх тал дээр бол засгийн газар төдийлөн сайн анхаарал тавьж ажиллаж чадахгүй байна уу гэж ингэж үзэж байгаа. Эдийн засгийн өсөлт 17% байсан 11% болсон. 6 пунктээр буурсан. Энэ бол засгийн газрын бодлогын үйл ажиллагаанаас бол шууд нөлөөсөн гэж ингэж ойлгож болно. Ер нь бол бизнес эрхлэгчдийн ажиллах аятай таатай нөхцөлийг бүрдүүлэх тал дээр бол эрх баригчид бас тодорхой арга хэмжээ авч төдийлөн анхаарал санаачлах тавьж ажиллаж чадсангүй. Бизнес үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсүүдэд шахалт, дарамт, хяналт, шалгалт асар их нэмэгдсэн. Үүнээс шалтгаалаад бизнес эрхлэгчид маань бол үйл ажиллагаагаа явуулахад нэлээд хүндрэл бэрхшээлүүд бол бий болж байна. За тэгээд санхүүгийн хувьд ч бас тодорхой дэмжлэг авч чадахгүй юм байдалтай болж байна. Энэ зүйлүүдээс бол шалтгаалж манад бол эдийн засгийн өсөлт, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт бол буурах юм байдалтай болж байна. Хэрв гаднаас шалтгаалдаг бол өмнөх хойд 2 хөрш маань бол эдийн засгийн хувьд бол өсөлттэй л байж байгаа. Тэр нөлөөлөл бидэнд нөлөөлөд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ бол өсөж байх юм боломж бол байгаа. Харамсалтай нь бол ингэж чадсангүй. Маш богино хугацаанд нэг 2 жил хүрэхгүй шахуу хугацаанд буруу бодлогын үйл ажиллагаа явуулснаас болоод эдийн засагт бодиттой юм хүндрэл байдал бол бий болчихлоо. Иргэдийн хадгаламжийг танаа нам засгийн газарт ирэх барьж явах үедээ иргэдийн хадгаламжтай хамгаалах хууль гаргаж ирсэн. Гэтэл одоо зүгээр хадгаламжинд байгаа мөнгө энэ долларын ханшийн өсөлтөөс болоод төгрөг суларч 30% алдчихж байгаа байхгүй юу? Энэ иргэд хэрвээ банкнаас мөнгөө татчих эхлүүл яах вэ? Энэ бол жинхэнэ эдийн засгийн хямрал гал авалтсан байдал болж чадах уу? Тэгэхээр банк бол ер нь харилцагчдын итгэл дээр тогтож үйл ажиллагаа явуулж байдаг юм байгууллага. Өнөөдөр яг энэ валютын ханштай холбогдоод хадгаламж эзэмшигчид хөрөнгөө татаад эхлэх юм бол банкны байгууллагуудын хувьд бол нэлээд тийм хямралт байдал болох гол үндэс суурь болно. За тийм зүйл бий болохгүй хаа гэж бас итгэж найдаж байгаа. За ер нь өнгөрсөн 1-р улирлын дүнгээр харахад бол Монголын арилжааны банкнуудын ашиг бол нэг 85 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэсэн ийм дүн мэдээ бол гарч ах шиг байна. Гэхдээ энэ бол валютын ханшийн энэ өөрчлөлт дээрээс бас тодорхой хэмжээний хохирол амсж байгаа аж ахуйн байгууллага иргэдэд банк бол бас уян хатан бодлого явуулж энэ ашигасаа юм уу? Ер нь бол тэр зээл авсан хүмүүсүүдэд зээлийн валютын зээлийн төгрөгийн зээл болгодог ч юм уу. Ийм бас аль болохоор эрсдлийн баг байлгах ийм алхмуудыг бол банк, засгийн газар аль аль нь хамтарч авч хэрэгжүүлэх ёстой. Валютын ханш өссөн явдалд бол жирийн нэг бизнес эрхлэгчид, жирийн нэг хадгаламж эзэмшигчид бол ямар нэгэн буруу бол байхгүй. Тийм учраас бол тэдний асуудлыг бол анхаарлын төвд байлгах ёстой гэж үзэж байгаа. Доллараар зээл авсан хүмүүс бол банкны хүүгээ орхийлдо зүгээр л ханшин дээрээс асар хэмжээний алдаг төлөж байгаа шин. Энэ хүмүүсийн бухимдал ямар нэгэн байдлаар илэрх юм бол энэ чи 50 амгалан байдал ч гэсэн сөргөөр нөлөөлөх магадгүй гэж бодоод байх юм. За тийм зүйл болж магадгүй. Гэхдээ энэ дээр бол банк, засгийн газрын байгууллагууд бол бас их зөв зүйтэй алхмуудыг бол хэрэгжүүлж
иргэд хохирохгүй байх, аж ахуйныг шохирохгүй байх ийм нөхцөл болцоо юу вэ гэдгийг бол одоо сайн судлах хэрэгтэй. Тэгээд тодорхой арга хэмжээнүүдийг бас авах хэрэгтэй. Та одоо бол манад эдийн засгийн хямрал бодитоор нүүрлсэн гэж бодож байна уу? Ер нь бол эдийн засгийн хямралт байдал бол бий болсон. Энэ нь одоо юугаар илэрч байна вэ гэх тэр зэрэг бол ер нь одоо сүүлийн саруудад иргэдийн одоо аж амьдрал ямар хөө байдалтай болж байна уу? За Монгол улсын хувьд хувийнч бай, төрийн өмчинч бай, аж ахуйн нэгж байгууллагууд гадаад дотоодод төлбөр тооцоогоо хийх байдал одоо ямар хөө байдалтай болж байна уу? Энэ бүгдээс одоо үнэлээд дүгнээд үзэхэд бол ийм хямралт байдал бол үндсэндээ манад бол одоо бий болчлоо. Энийг харин цааш нь одоо их лавшруулахгүй зөв зүйтэй одоо арга хэмжээнүүдийг авч засах, залруулах, илэршүүлэх ийм арга хэмжээг бол засгийн газар яаралтай авах хэрэгтэй. За эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн одоо хөтөлбөр төлгөө гаргаад ажиллаж байна. За энэ зүйлүүд дээрээ бол ялангуяа санхүүгийн одоо чиглэлээр авч хэрэгжүүлж хийх ёстой зүйлүүд дээрээ бол яг одоо энэ ажлыг сайн мэддэг онлын одоо бас бэлтгэгдсэн ийм хүмүүсүүдийн үг дуу хоолойг сонсож зөв зүйтэй алхмуудыг авч энэ асуудлаа шийдвэрлэсэй гэж бодож байна. 100 хоногийн дотор эдийн засаг эрчимжих үү? Бид хямралаас гарах уу? За бүрэн дүүрэн эрчимжүүлэн гэдэгт бол би эргэлзэж байна. Гэхдээ бас эрх баригчид одоо бас нэг гол гогцоо асуудлууд дээр нь засах, залруулах, үндэс суурийн тавиасай, тавьж чадаасай л гэж бодож байна. Чадна гэж бодож байна уу та? За тэрийг бол би одоо бол шууд хэлж чадахгүй байна. Ер нь чадах ёстой. Чадахын төлөө энэ эрх баригчид бол ажиллах ёстой гэж ингэж ойлгож байна. 2009 онд манайх бас эдийн засгийн хямралтай нүүр тулсан. Баярын засгийн газар байсан. Тухайн үед авч хэрэгжүүлж ирсэн арга хэмжээ өнөөдрийн 2014 оны эдийн засгийн хямрал энд авж байгаа арга хэмжээ хоёр ялгаа байна уу? 2008-9 онд бол ийм хямралт байдал бол бий болсон. Гэхдээ энэ бол яг тодорхой одоо хэмжээгээр бол бас гадаадын одоо ийм нөлөөлөл бол байсан гэж. За Америкийн нэгдсэн улс, Европын зарим нэгэн улс орнуудад бол энэ өвлөдлөх хөрөнгийн одоо тийм одоо худалдаа арилжааны нэлээд тийм хүндрэх ийм нөхцөл байдлууд бий болж тэр нь бас Монголд нөлөөлөж төлбөр тооцоо хийх боломжгүй болж банкны салбарт бас хямралын байдал бий болсон. Тэгээ энэ бүгдд бол бас тодорхой шуурхай арга хэмжээг авч байсан. Банкны хадгаламжийг одоо ямар нэгэн байдлаар бол одоо хөдлөхгүй байх ийм механизмын арга хэмжээг бол авсан. Үйл ажиллагааны явах боломжгүй болсон банкнуудыг бол бас одоо татан буулгах чадвартай байгаа банкнууд руу бол одоо нийлүүлж нэгтгэх ийм арга хэмжээ авсны үр дүнд бол 8-9 оны хямралаас бол харьцангуй Монгол орн бол бас хохирол багтай давж туулж гарч болж чадсан. За энэ удаагийн энэ хямрал бол цэвэр дотоодын үйл ажиллагаатай холбоотой гэж бид засаглалын хямрал мөн үү? Үзэж байгаа. Зүгээр засаглалын хямрал гэж шууд хэлэх нь хаашаа юм? Ер нь засаглалын одоо засаглах энэ үйл явцдаа гаргасан алдаанаас болж эдийн засгийн одоо ийм хямралтай байдал, хүндрэл бэрхшээлтэй байдал бол бий болчихлоо. Хэрвээ та яг одоо ерөнхий сайд хийж исэн бол 100 хоногийн дотор хямралыг зогсоож бүр эдийн засгаа эрчимжүүлээ гарч чадах байсан уу? Энэ төлөвлөгөөгөр шүү. За энэ бол амаргүй асуудал. Мэдээж хэрэг бол улс орны эдийн засаг гэдэг бол зүгээр нэг одоо нэг өргөс авахын дайнд засаа залраад явчих ийм зүйл бол биш. Хамгийн гол нь бол зөв зүйтэй алхам руу шилжих тэр үндэс суурийг тавих түүнийг ирэл хайхал явдал болж байгаа гэж би бол ингэж бодож байгаа юм. За энд бол энэ төсвийн хариуцлагын талын асуудлыг бол нэлээд анхаарах шаардлагатай байна. Төсвийн одоо их нэмэгдэж байгаа, өсөж байгаа энэ байдал дээр бол хязгаарлалт хийх хэрэгтэй. За тэгээд валютын одоо ханш шиг бол дотортой байлгах, түүнийг буулгах энэ чиглэлээр бол одоо бас тодорхой арга хэмжээнүүдийг бол авах хэрэгтэй. Ингэж байж эдийн засаг бол одоо хэвэн болох юм үндэс суурийг тавих тодорхой хэмжээний залруулга хийх хэл ёстой гэж ингэж ойлгож байгаа. Та бүхэн энд манай студид ингээд эдийн засаг хямраад байна, заастаа болохоо айчлаа гэд яриад идэг. Гэтэл энэ засгийн газар чи эдийн засгийн хөгжлийн яамтай. Эдийн засгийн хөгжлийн сайд одоо улсын хурлын чуулганы танхимд юу гэж хэлсэн бэ гэдэг бичлэгийг одоо би танд үзүүлье. Тэгээд тойлоо тэрний дараа эргээд ярилцъя. Тэхүү.
2 жил Монгол улсын эдийн засаг унаагүй. Би сая тав бүгд батал тарааж өглөө шүү дээ. 2012 онд Монгол улсын эдийн засаг 12.4% өссөн. Өнгөрсөн жил 13 он Монголын эдийн засаг 11.7% өссөн. Төсвийн алдагт өнгөрсөн жил 2% гарсан. Таны өнгөрсөн жил 20 мянган айл орон сууц ашиглалтанд орсон. 1800 км зам ашиглалтанд орсон. Тийм учраас 2 жил эдийн засаг улсын төгөлтэй санал нийлэхгүй. Гэхдээ асуудал байгаа бол байгаа. Тэр нь валютын ханшийн өсөлттэй холбоотой, дэлбэлцтэй холбоотой асуудал байгаа. Та нар анзаарч байгаа бол энэ дээр би хямрал гэж үг хэлээгүй. Би одоо явж байгаа үйл ажиллагааг улам эрчимжүүлээ, түргэсхий, сайжруулах судалж хэлсэн. Юм болохоо байчаад байсан үед нь сандаж гүйж байгаа гэсэн хэлбэр байхгүй. За эдийн засгийн хөгжлийн сайд маань ингэж яриад байгаа. 17% өсөлт 6 пунктээр буугаад 11% одоо өсөлттэй болж өсөлтийн хурдд саарсан. Энэ бол эдийн засагт тодорхой хэмжээний уналт бий болж байна гэдгийг бол хүндэж одоо ойлгомжтой харуулж байгаа тоон үзүүлэлт. Ер нь амьдрал дээр өнөөдөр зүгээр нэг зах дээр очиод бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг аваад үз. Хүмүүсийн аж амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ? Хүмүүс өмнө цалингаараа амьдардаг байсан тэр амьдралын одоо төвшин бол тодорхой хэмжээгээр буурсан. Тухайлах юм бол 30-40% буурсан. Энэ бүгд байдал бол улс орны эдийн засагт энэ хүндрэл бэрхшээл хямралт байдал бий болсонтой бол салшгүй холбоотой. Уялдаж хүмүүсийн амьдрал, бизнес орчин нөхцөл одоо ингэж одоо саарах, буурах ийм нөхцөлтэй болж байгаа. Тийм учраас бол бид бол юу гэж хэлээд байгаа гэхээр зэрэг бол энэ өнгөрсөн 2 жилийн дотор эдийн засгийг ийм байдалтай болгосон хүмүүсүүд бол өөрсдийнхөө гаргасан алдааг шууд засна гэхэд бол бэрхшээлт. Тийм учраас хариуцлага тооц. Өшөө илүү мэдлэгтэй, боловсралтай энэ улс орны эдийн засгийг санхүүг аваад явах чадвартай ийм хүмүүсүүдийн гаргаж засгийн газартаа бол өөрчилж шинжилхий. Тэгж цаашаа ажиллаа явуулаа гэдгийг бол хэлж байгаа. Тэгэхээр та эдийн засгийн хөгжлийн сайдыг худлаа ярьж байна гэж бодож байна уу? Гэж хэлж байна уу? Гэхдээ эдийн засгийн хувьд одоо би сая тодорхой тоо хэллээ. Тэгээ энэ яриаг ард түмч гэсэн сонсоод нэг дуртай биш л байгаа бах. Дургуутсаж хүлээж авч байгаа гэдэг нь бол ойлгомжтой. Сайн юм бод нэг хулдаргаа. Сайхан юм мөрөөдвөл амьдрал сайхан байдаг гэж эдийн засгийн сайд хэлсэн шүү. Зөвхөн мөрөөдлөөр бас болохгүй шүү дээ. Тэр сайхан зүйл хүрхийн тулд бол зөв зүйтэй алхмуудыг хийх ёстой. Тэгжээж үр дүн гарна. За, ерөнхий сайдын охин авилгатай тэмцэх газарт шалгуулж гин гэдэг мэдээ яваад идэх. Уг нь сөрөг хүчний хувьд бол одоо энийг бүр гаргаж ирээд одоо юу гэдэг улс төрийн тоглолт гэх нь одоо хайшин. Энэ дэр сөрөг хүч ажиллаж байгаа шүү дээ. Гэтэл ажиллаж байгаа нь юусаа харагдахгүй юм. Та бүхний хөвлөр одоо энийг ярих гэдэг юм уу гаргая гэхээр мөнгө төлгээд хаачаад байна уу? Яагаад вэ? За сөрөг хүчний хувьд бол хэвлэл мэдээлэл амаргүй байгаа. Ер нь хэвлэл мэдээлэлээр бид нэр одоо болж байгаа үйл явдлын талаар өөрсдийнхөө байр суурийг илэрхийлэх энэ бүгд бол нэлээд хүндрэлтэй, бэрхшээлтэй эрх баригчид бол одоо хаалтын гэрээ байгуулсан гэдэг нэрийн дор бол одоо сөрөг хүчнийхээ дуу хоолойг олон түмэнд хүрэхгүй байх ийм арга хэмжээнүүдийг бол чадварлаг сайн авч хэрэгжүүлж байгаа. За ерөнхий сайдын охины хувьд бол авилгалтай тэмцэх газрын нэг удаагийн одоо мэдээллээр бол ийм зүйл бол гарсан. Тэгэд энэ хууль хяналтын байгууллагууд тэр шалгаж байгаа зүйлээ шалгаж буруутай өгөөтэйг нь одоо эцэслэн тогтоож энэ одоо үнэхээр хариуцлага алдсан байвал тэр хариуцлагаа тооцох энэ зүйлүүдээ бол хийнүс. Бид бол тэр ерөнхий сайдын засгийн газрын тэргүүний хувьд засгийн газрын одоо авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ бодлогыг хэрхэн яаж удирдах жолоодож байна уу гэдэг дээр нь л илүү анхаарал тавих ёстой. Алдаа гаргаж байвал засах ёстой. Зөв зүйтэй зүйл дээр нь бол дэмжих ёстой гэж ингэж ойлгож байгаа. За, танаа нам бол 1996-аас 2000 онд бол одоо ялагдсан. Сөрөг хүчин болсон. Гэхдээ одоо үндсэн хуулийн цэцээс ахуулаад сонгуулийн ерөнхий хороо шүүх цагдаа орон нутаг бол танаа намынхан байсан. За одоо энэ 12 оноос ялагдаад байж байгаа
нөхцөлд бол таанахан бүх юм алдсан. Орон нутагт ялагдсан, шүүх цагдаа бүх юм алдсан. Үндсэн хуулийн эцэс сонгуулийн ерөнхий хороо бүгд танаа намд байхгүй. За яг ийм байдал дээр сөрөг хүчний намын дарга байхад хүндрэлтэй байх юм уу? Хэцүү байх юм уу? За ер нь сөрөг хүчний намын даргын хувьд бол нэлээд амаргүй нөхцөл байдалд ажиллаж байгаа гэдгийг бол та бүхэн ойлгож байгаа бах. Гэхдээ сонгуулийн байгууллага, үндсэн хуулийн цэц ч юм уу тийм ээ. Эдгээр байгууллагууд яг хууль дүрм заагсны дагуу өөрсдийнхөө одоо үйл ажиллагааг үнэн шударга зөвөөр явуулаад байх юм бол сөрөг хүчинд нэг тийм одоо хүндрээд байх, бэрхшээгээд байх зүйл бол байхгүй. Харамсалтай нь өнөөдөр бол тэгж чадахгүй байна. Өнөөдөр 2012 онд болсон сонгуулийн маргаан гихтэл олон аймаг суманд бол дуусаагүй байх жишээтэй. Сонгуулийн маргааны талаар одоо маргалдсан, олон цөөнх болсон засаг дарга сонгосон сонгоогүй гэдэг хэрүүл аймагуд дээр үргэлжилж байх жишээтэй. Энд нь сонгуулийн одоо байгууллага, хууль хяналтын байгууллагууд бол бас нэг талыг харсан, нэг тал руу хандсан ийм шийдвэрүүдийг гаргаж явах жишээтэй. Энэ бүгд бол бас сөрөг хүчний хувьд бидэнд бол амаргүй хүндэл байгаа. Гэхдээ энд бол одоо нэг шантраад хойш суугаад байх зүйл бол алга. Үнэн бодтой болсон зүйлийн талаар бол нотлохой баримт зүйлүүдийг бол гаргаад бид бол аль ч төвшөндөө манай намын хувьд бол бас өөрсдийнхөө эрх ашигыг хамгаалахын төлөө бол зүтгэж ингэж ажиллаж байгаа. Танаа намыг эрх барьж байгаа үед ч гэсэн сонгуулийн маргаан байдаг л байсан шүү дээ. Сөрөг хүчинд ч гэсэн хил мэдээл хаалттай л байдаг байсан. Тухайн үед тэрийг зас залруулахын төлөө юу хийсэн бэ? Сонгуулийн маргаан бүтэн 2 жил сонгуулийн бүрэн эрхийн хугацаа нь үндсэндээ 50% орчоод байхад болсон сонгуулийнх нь маргаан дуусаагүй ингэж үргэлжилжсэн тохиолдол бол байхгүй. За яг хуу сонгуулиуд мэдээж маргалддаг зүйлүүд бол болдог. За тэгээ 1-2 сарын дотор орон нутгийн хэмжээнд, улс нь улсынхаа хэмжээнд тодорхой шийдлүүдийг гаргаад тэгээд гарсан үр дүнгийн бол одоо тооцоод ингэж явдаг байсан. Ер нь эцсийн эцэст бол иргэд яаж саналаа өгнө? Тэр өгсөн санал тэр бол одоо эцсийн үр дүн байх ёстой. Харамсалтай нь өнөөдөр бас тийм байж чадахгүй байгаа гэдэгтээ бол одоо та бүхэн санал нэгдэж байгаа биз? 12 онд арчилсан нам ялж засгийн эрхийг авснаас хойш одоо янз бүрийн гэмт хэрэг авилгад холбогдсон хүмүүс нэлээд хэд гарлаа. Шүүх цагдаагийн байгууллагаар ял сонслоо. Голдуу танаа намын хүмүүс байх юм. Энэ дээр одоо яг үнэхээр танаа намын хуулгаа игээд авилга аваад баригдаад байна уу? Эсвэл энд улс төрийн өшөө авалт явагдаад байна уу? Тэгэхээр манай нам бол бас олон жилийн туршид төр засгийн одоо эрхийг барьж, төр засгийн бүх шатанд бол ажиллаж, боловсон хүчнүүдэд тавьж ингэж одоо үүрэг гүйцэтгүүлж байсан. За үнэхээр бодтой авилгалын энэ одоо гэмт хэрэгт холбогдсон ийм хүмүүсүүдээ бол бид хааж одоо хаацайлж өмгөөлөд байх зүйл бол алга. Тэр одоо буруу зүйл хийсэн, хууль дүрм зөрчигдсөн бол тэр хүн хариуцлага хүлээх ёстой. Харин ер нь бол одоо бас нэг хилмигдүүлэх маягтай, хий хардах маягтай манай намын гишүүдийг одоо олон цөөнөр нь хоморголж асуух, хорих, байцаах ийм байдал бол бас хэрээс хэтэрж байгаа зүйл бол бий. Энийг бол би хууль хяналтын байгууллагуудын хувьд ч тэр засгийн эрх барьж байгаа улс төрийн хүчний хувьд ч тэр энэ дээр бол ухаалаг хандаж энэ дээр ямар нэгэн өс сонзон гэхгүйгээр яг хуулийн дагуу асуудалд үнэн зөв шударгаас нь хандаасаа гэж хүсэж байгаа. Жишээ хэлэх үү та? Гэхдээ жишээлх юм бол аймаг орон нутгийн удирдлагуудыг бол 12 оны сонгуулийн үед бол нэлээд олон аймгийн удирдлагуудыг асуулаа, байцаалаа, хорилоо, суулгалаа. За тэгэхээр сонгуулийн дараа бол асуудал нь бол одоо хэрэгсэхгүй болж явах жишээтэй ч юм уу тийм ээ. Сайдаар ажиллаж байсан, агентлагийн дараагаар ажиллаж байсан хүмүүсүүдийг мөн одоо тийм байдлаар асуух, хорих ийм байдал бол гарсан. Сая одоо хориход нас барсан хүн бол танаа намын баг хурлын гишүүн гэж сонслоо тийм үү? Тэгээд танаа намын баг хурлын гишүүн өнөөдөр хориход нас барж байна. Гэтэл танаа нам энэ дээр юу хийж байна? Тэр хүн одоо үнэхээр шүүхэн шийдвэр гараагүй шүү дээ. Хилмигдсэн ч юм уу, үгүй ч юм уу одоогор мэддэхгүй. Гэтэл нас барчлаа. Намын гишүүдэд хамгаалах талаар юу хийж байгаа? Тэгэхээр ер нь бол энэ хууль хяналтын байгууллагт асуугдж, байцаагдж байгаа энэ хүмүүсүүд бол эмнэлгийн тусламж авах. Хүний одоо наад захын эрхээр одоо идэх зүйлээ бол идэх ийм одоо нөхцөл бололцоогоор бол
хангагдсан байх ёстой. Шүүхээр гин буруутай тогтоогдоогүй асуугдаж, шалгагдаж байгаа хүн энэ одоо шүүхэн шийдвэр биелүүлэх байгууллагын одоо мэдлэлд байжгаад нас орж ийн гэдэг бол энэ хууль эрх мэдлийн одоо байгууллагуудын үйл ажиллагаа ямархуу байна вэ гэдгийг л харуулж байгаа хэрэг. Саяны одоо тохиолдол манай намын одоо баг хурлын гишүүн талгаач амар сайхны хувьд бол бас олон хоногор одоо ингээд хоригдсон, бараг сар шахуу ингээд хоригдсон. Биеийн эрүүл мэндийн байдал нь бол одоо сайнгүй байсан. Тэрийгээ бол одоо тухайн байгууллагынхаа нөхдүүдэд 2-3 удаа эмнэлэг домлогт үзүүлээ. Эмчилгээ сувилгаа хийлэхгүй бол би ийм байдал хүндрэлээ гэдгийг хэлж байсан байгаа. Харамсалтай нь энэ дээр бол тухайн байгууллага нь ямар ч арга хэмжээ авахгүй байжгаад ингээд энэ хүн бол одоо амнасаа алдлаа. Тэгээ энэ дээр бол мөн л одоо түрүүний ярьдаг энэ хариуцлагын асуудлыг бол би ярих ёстой. Засгийн газар бас энэ дээр хариуцлага тооцох байхаа л гэж ингэж бодож байгаа. Энэ бол зөвхөн манай намын одоо нэг баг хурлын гишүүнийч асуудал биш. Ер нь энэ хууль хяналтын байгууллагт цагдан хоригдож байгаа хүмүүсүүд ер нь одоо ял идэж байгаа хүмүүсүүдийн хувьд бол эрүүл мэндийн асуудал, амь насныхын асуудлыг бол анхаарал тавьж ажиллах ёстой. Энэ дээр бол эрх баригчид одоо тодорхой арга хэмжээ авах байхаа гэж ингэж бодож байна. Авах ч ёстой юм. Талигач амар сайхныг эмчлүүлээ гэдэг хахад дээрээс таныг эмчилж болохгүй гэж хэлсэн гэд нэг яриа яваад. Энэ хэр бодиттой та энийг одоо намын гишүүдээс тодруулж асууж мэдв үү? За зүгээр арга гэрийнхэнд нь бол дээрээс болохгүй гэдэг үгийг бол хэлсэн юм лээ. Зүгээр тэрийг яг үнэн худлаа гэдгийг л эцсийн байдлаар бол би хэлж мэдэхгүй байна. Гэхдээ 2-3 удаа эмнэлэгт үзүүлээ, эмчилгээ сувилгаа авъя гэдэг хүсэл тавьсан гэдэг нь бол үнэн. Харамсалтай нь тэрийг бол шийдэж өгсөнгүй. Тийм байдалтай байж байгаад энэ хүн бол амнасаа алдлаа. За та хотын дарга хийж ирсэн хүн. Тэгэхээр өнөөдөр танаас хотын холбогдлолтой асуулт асуухгүйгээр яриаг өндөрлүүлмээргүй байна. За Батүл даргын хийж байгаа ажил та ер нь хэр сэтгэл хангалуун байна? Түүнд дүн өгвөл ямар дүн өгөх вэ? За хотын дарга гэдэг бол ер нь нэлээд л одоо их олон асуудлын дунд байж байгаа, анхаарлын төвж байж байгаа. Энэ хотын иргэдийн аж амьдрал, хотын хөгжил цэцгэлтэй холбогдсон олон асуудал дээр бол шийдвэр гаргаж байдаг ийм хариуцлагатай ажил алав. Батүл дарга бол одоо хотын захирагчаар сонгогдож томилогдоод үндсэндээ одоо 2 жил шахуу хугацаа болж байна. Би бол тодорхой хугацаанд бас энэ хүнийг харах ёстой гэдэг үгийг хэлдэг байсан. Одоо бол үр дүнгийн харах ёстой. Үнэлэх, цэгнэх бол цаг бол болсон гэж ингэж бодож байгаа. За 16 онд бол нийслэлийн иргэд үнэлт өгнөлтөө бол өгөх байх. За ер нь бол хийж байгаа ажлууд нь бол хэвлэл мэдээллээр бол ямар ч байсан их сайн сурталчлагдаж хүмүүст бол одоо хүрч байх шиг байгаа юм. Гэхдээ яг хүнд наалтсан, үр дүнтэй, өгөөжтэй ийм ажил болж байгааг бол хараахан бас тийм биш байх шиг байна. Гэр хорооллыг дахин төлөвлөх тухай асуудлыг ярьж байгаа. Сонгуульд оролцохдоо гэр хороололд дид үтгэж тавих тухай асуудлыг бол амлаж байсан. Энэ бүх зүйлүүд нь бол бас яг Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийн санаа оноонд нийцсэн байдлаар хийгдэж чадахгүй байх шиг байна. Иргэд энэ дээр бухимдалтай байх шиг байна. Хотын өнгө үзэмж дүр төрхийг сайжруулах тухай асуудлыг нэлээд ярьсан. За ерөөсөө маш богинохон хугацаанд нэг одоо их өндөр өнөртөгтэй цэцэг тарих байдлаар иргэдийн одоо нүдийг хуурч байгаа ч юм уу. Жишээ нь энэ жил ихэд бол 5.8 тэрбум төгрөгөөр энэ ногоон байгууламж цэцэг ногоо зүлгийг бол тарж ургуулах талаар төсвөл тооцсон байгаа юм л. Тэгээд нэг 2 сар 3 сарын хугацаатай ургаад өнгөрдөг нэг нас дургамлаар хотын өнгө үзэмжийг одоо 1-2 сарын дотор сайжруулах нь зөв юм уу? Эсвэл санхүүгийн хувьд, хөрөнгийн хувьд бололцоотой байгаа энэ үед нь энэ хотын шийдвэрлэх ёстой гол асуудлууд тухайлах юм бол хотын хүрээ хязгаарыг тэлэх, дид үтцтэй болгох, иргэд оршин суух энэ нөхцөл бололцоог сайжруулах, за иргэдийн одоо энэ тээврийн асуудлыг үнэн зөв одоо тэр яг гол гогцоо хамгийн хүндрэл бэрхшээл нь хаа байна уу гэдгийг олж тогтоож асуудлыг шийдэх, хэсмэчлэнгийн ийм үр дүнтэй асуудлуудыг сэтэж шийдэж энэ байгаа хөрөнгийн боломж бололцоог зөв зүйтэй ашигласан бол илүү л одоо бас үлдэцтэй хэрэгтэй юм болов уу гэж ингэж бодогдож байгаа. Өнөөдөр 2014 он гэхэд бол хотын захирагчийн бүтээн байгуулалтын чиглэлээр хийх ёстой ажлын нийт дүнгийг ингээд хараад үзэх юм бол бараг 770 орчим тэрбум төгрөг байгаа.
За намаа хотын захирагч байх үед бол нэг 3-4 тэрбум төгрөгийн л хөрөнгө оруулалтын одоо төлөлгөө баталдаг. Түүндээ таарах. Одоо чи хэдэн жилийн дараа юм болж байна гэсэн үг үү? За би 1999-2000 оны үеийг бол ярьж байна. Нийслэлийн төсөв бол нэг 20 орчим тэрбум төгрөгтэй. Нийслэл сангийн яамд нэг 4-5 орчим тэрбум төгрөгийн өртөө. За нийслэл хот бол нэг 4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төлөлгөөтэй ийм л хот байсан. За хотын дахин төлөвлөлт гэд ингээд ярихаар таны нэрэнд гарцаагүй холбогддог. А таныг бол одоо хотын дарга байхдаа хотын газрыг хайр нэргүү зарсаа, тэргүүрээ баяжсан. Улаанбаатар хотыг ийм муухай болгоход гүн хувь нэмрээ оруулсан хөө гэж таныг бол ярьдаг, бичдэг. Та энд юу хэлэх вэ? Тухайн үед яг Улаанбаатар хотыг хөгжүүлэх, хотын иргэдийг орон сууцтай болгох, тэдний одоо хүсэж байгаа тэр газрыг олгох, тодорхой бүтээн байгуулалтын ажлыг явуулах энэ бүх асуудлуудыг бол хот дээр бол бас бид нэр ярьж байж, иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэж байж шийдвэрлэдэг байсан. За тэр нь ч өнөөдөр бас үр дүнгээ өгч байгаа гэж би бол ингэж бодож байгаа. Өнөөдөр Улаанбаатар хотод сая эдийн засгийн сайд 20 мянган айлын орон сууц ашиглалтанд орлоо гэж ярьж байна. Батүл даргын олгосон газар дээр баригдсан нэг ч айлын орон сууц өнөөдөр байхгүй байна. Тухайн үед зөв буруу хэлэгдэж энэ газрын одоо маргаантай асуудлыг шийдвэрлэж байсны үр дүнд өнөөдөр Улаанбаатар хотод ийм хэмжээний орон сууц ашиглалтанд орж байгаа. За ер нь бол хөрөнгө санхүүгийн одоо тийм хязгаарлагдмал байсан учраас бол Улаанбаатар хотод байгаа дэд үтцийг нэгтршүүлж ашиглах талаар 2002 онд батлагдсан хотын ерөнхий төлөвлөгөөнд тодорхой одоо заалтууд бол туссан байсан. За мөн одоо Японы засгийн газрын одоо байгууллага JICA байгууллагын одоо Улаанбаатар хотын талаар гаргасан дүгнэлтэнд ч бас ийм зүйл бол байдаг. Энэ одоо ерөнхий төлөвлөгөө дүгнэлтийн дагуу бол Улаанбаатар хотыг нэгтршүүлэх байгаа дэд үтцийг нь зөв зүйтэй ашиглах тал дээр бол аль болохоор хот байгуулалтын мэргэжлийн хөмсүүдийн ярьсан өгсөн заавар зөвлөгөөний дагуу бол газар олголтыг хийгддэг юм байсан. Тэгэхээр тэнд бол ямар нэгэн байдлаар зардсан, үрдсэн ийм зүйл бол огт байхгүй. Аж ахуйн байгууллагууд бүгдээрээ л одоо бүтээн байгуулалтын ажил хийх хүсэлтээ илэрхийлээд тэгээд тэр нь бол хэсэгчилсэн болон ерөнхий төлөвлөгөөнд таарч тохирохыг нь бол олгоод ингээд явж байсан. За түүний ч үр дүн бол би гарч байгаа. Хотын өнгө төрх яаж хэрхэн өөрчлөгдсөн, Улаанбаатар хотод ямар хорооллууд, ямар одоо өндөр барилгууд баригдаж байгаа вэ гэдгийг бол хэн бүхэн хараад бол ойлгож л байгаа. Та хэр баян хүн бэ? За нэг баян гэж бол одоо өөрийгөө нэг ирээд байх нь юу юм? Зүгээр одоо яг өөрийнхөө одоо амьдралыг зохицуулах хэмжээндээ л бол байгаа. Би бол сургууль төгссөнөөс хойш бол төрийн байгууллага, төсвийн байгууллагаар ингээ 20 гаруй жил ажиллаж байгаа. Ийм одоо нэг жирийн л нэг улс төрч одоо хүн байна та. Таныг их олон мянган долларын үнэтэй алтан цаг зүүдэг гэж яриадсэн. Нууц зөвшөөрөл тэр цаг ямар үнэтэй? За тэр 2006 онд нэг тим яриа гарсан. Би Монгол Ардын намын даргаар сонгогдоод Улсын хурлын одоо нөхөн сонгуульд нэр дэвшхийн өмнө нэг тим одоо зүйл бол яригдсан. Тэгээд тухайн үед бол тэр нэг 200-300 долларын үнэтэй цагийг 200-300 мянган долларын үнэтэй цаг болгож одоо олон түмэнд ярьж Монгол Ардын намын дарга одоо ийм л их баян хүн гэсэн ийм ойлголт төрүүлэх гэж тодорхой хүмүүсийн зохион байгуулсан нэг ийм арга хэмжээ байсан. За би танаас сүүлчийн асуултыг асуух гэж байна. Улсын хурлын гишүүн Баяр Цогт улсын хурлын танхимд Ардын намыг одоо засгийн газарт урайч, үндэсний эвлэлийн засгийн газар байгуулъя гэж хэлсэн. Эрх хөрөгчд маш хурдан залруулсан. Энэ бол намын байр суурь биш шүү. Гэт тааж хариуг нь хурдан өгсөн. Та нар ингээд эв нэгдэлтэй ажиллаа хий гэд. Зүгээр сэтгүүлч миний бодлоор бол танахтай хамтарч засаг барих нь зөв юм шиг санагддаг байхгүй юу? Яа тэгэхээр таач гэсэн өөрөө ийм жижиг намуутай хамтарч засгийн эрх барьж ирсэн шүү дээ. Хэцүү байдаг байх гэж бодож байна. Та юу гэж бодож байна? Тэгэхээр эдийн засгийг эрчимжүүлэх талаар анхаарах хэмжээний тухай улсын хурлын довтоол батлагдж байх тэр мөчид бол их хурлын гишүүн Баяр Цогт тийм зүйлийг бол ярьсан. Би бол тэн дээр маш тодорхой байр суурь авал илэрхийлсэн.
нэгэн тэр гарах гэж байгаа шийдвэртэй холбогдуулж ярьж байгаа учраас тэр шийдвэрт бид дуулан тодорхой хэдэн саналыг бол оруулъя гэж одоо эрх баригчдад ажлын хэсэгт нь бол өгсөн байсан. Харамсалтай нь бидний тэр саналыг бол аваагүй. Тухайлах юм бол энэ одоо маш бага орлоготой иргэдийг хүн амын орлогын албан татвараас чөлөөлөх, за үн докторжуулах хөтөлбөрийг зогсоох, бондыг төсвийн одоо бүрэлдэхүүн хэсэг болгох төрөн би одоо хэлжсэн тийм ээ. Ийм одоо арга хэмжээнүүдийг авъя. За бизнес эрхлэгчдийг дэмжсэн одоо тодорхой арга хэмжээнүүдийг бол авъя. Бизнес эрхлэх хайтаа таатай нөхцөл бүрдүүлэх ийм одоо арга хэмжээ авъя. Гэх мэтлэнгийн одоо тодорхой саналуудыг бол хүлээж аваагүй. Тийм учраас бол би тэр баяр цогт гишүүний ярьсан асуудалд бол бид бол энэ эдийн засгийг чинь өөдөн татах, эрчимжүүлэх гарч байгаа энэ шийдвэрт бол тодорхой байр суурь илэрхийлсэн. Та бүхэн бол энийг бол тоож хүлээж авсангүй. Та нар өөрсдийнхөө бодсон санснараа энэ одоо улс орныхоо эдийн засгийг авч явах энэ ажиллагаагаа бол зохион байгуулаа. Харин одоо хоорондоо сандж муудаж хэрэлдээд байх зүйл байхгүй шүү. Та нар ажиллаа хийцгээ гэдгийг нь бол байр суурь бол илэрхийлсэн. Танах жоохон одоо ч төрнийхээ тэр байр шүү. суурин дээрээ байна. За яхаа хишиг гэд. За би тэнд нэг зураг бэлдсэн, тэр зургийг үзүүлье. Энэ бол Тэмүүжин сайдын зураг байгаа. Тэгээд одоо найруулагч эфирт өгөх байхаа. Тэг огцруулах асуудлыг өргөн бариад байнгын хороо огцруулахаар дэмжсэн санал гаргасан өдөр тэр нүрээ дарцсан байгаа. За нөгөөх нь бол баасан хүү гişүүн өргөдлөө татсан өдрийн зураг. Энэ дээр та ямар нэгэн үнэлэлт дүгнэлт ч юм уу ямар нэгэн үг хэлэх үү? Одоо Тэмүүжин сайдын хариуцж байгаа салбар бол их чухал одоо салбар шүү дээ. Тэгээ энэ салбарын одоо бие бүрэлдэхүүн хамт олон тэр нүдэ дараад сууж байгаа байдал шиг нь одоо салбарын үйл ажиллагаа ийм болцсон юм биш байгаа да гэж бодогдож байна. Тэгээд яг хуу одоо тэр бас хүн гишүүн татаж авсны дараах тэр баяртай хөртэй байдал нь ажлаа одоо ийм сайн сайхан хийж иргэд одоо баяртай, баясгалантай амьдрах ийм нөхцөл болцоог бүрдүүлэх тал дээр анхаарч ажилласаа. Тэр нэг удаагийн асуудал татах, өргөн барих энэ асуудал бол яах вэ? Энийг бол одоо би тийм одоо хоёр зүйлтэй л харьцуулж хэлье да. За баярлалаа. Бидний яриа үгээр өндөрлөж байна. Танд болоод танай намынханд захиж хэлэхэд эдийн засгийн хөгжлийн сайдын хэлсэн шиг сайн юм бод, сайхан юм өрөөд тэгвэл амьдрал сайхан болно гэж хэлье да. За баярлалаа үзэгчдээ. Энэ бол 2 дугаар сувг байлаа. Цензургүй яриа нэвтрүүлэгт Монгол Ардын намын дарга, Улсын хурлын дэд дарга, Монгол Улсын 23 дугаар ерөнхий сайд инхвэлд оролцлоо. Даваа гарагийн энэ цагта эргүү уулзцгаая. Баяртай. Танд амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа.